видео зөв хэмжээ маань энэ удаагийн дугаар эхлэх бэлэн боллоо. Өнөөдрийнхөө дугаараар өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудлуудын талаар ярилцахаар боллоо. За өсвөр насны маань бодисын салцаа явагдаж байгаатай холбоотойгоор сэтгэл зүйн хувьд нэлээд тогтворгүй байдаг үе байгаа. За яг энэ үе дээр өсвөр насны хүүхдүүд яадаг вэ гэхээр өөрийнхөө гадаад зүйл маш их анхаарч эхэлдэг. За тэгэнгүүт эргэн тойрныхоо хүмүүс эцэгчүүд нь ч юм уу ямар нэгэн байдлаар өөрийнхөө гадаад үзмжийг шүүмжлэх доогдохгүй хийх ч юм уу тийм зүйл бол хүүхдэд аюул хүн дээр тусч авдаг, хүлээж авдаг тий. Үүнээсээ болоод хүүхдтэй өөртөө итгэлгүй хүмүүстэй харилцахаас санаа зовдог, ичдэгтэй. Энээс болоод ингээд өөрийгөө бусдаас тусгаарладаг ч юм уу ямар нэгэн байдлаар юм сэтгэл зүйн асуудлууд үүсэх боломжийг бүрдүүлж өгдөг. Энэ эргээд бүр хүндэрвэл нөгөө сэтгэл зүйн асуудал буюу хоолтын үүдж байдаг юм тийм асуудалтай хүртэл өсөж өгөхгүй. Тэгэхээр эцэгчүүд маань энэ үе дээр нь хүүхдтэйгээ харилцахдаа үгээ сонгохдоо маш анхааралтай хандах хэрэгтэй. Тэгээд хүүхд маань ийм байгаагаараа өөрөө хамгийн үзэсгэлэнтэй шүү гэдгийг нь байнга хэлж сануулж авах хэрэгтэй. За мөн өсвөр наснд ерөөхдөө хүүхд маань өөрөө аюул том болсон гэх юм шиг мэдрээд бусдаар хүлээн зөвшөөрөх хэрэгцээ маш их байдаг. За бүх зүйлийг туршиж үзэх дуртай, сонирхолтой байдаг. За үүнээсээ болоод янз бүрийн өрсөлдөөн зан үйл бас өсөх нөхцөл байгаа гэдэг л да. Тэр нь одоо юу юм бэ гэхээр арх тамхи хэрэглэх тоглоомд ордог. За эсвэл магадгүй амиа орлохоо бодох ч гэдэг юм уу өрсөлдөөн зан үйлүүд үүсгэж. За эрсдэл зан үйл юунаас болоод үүсэж байна гэхээр үндсэн хоёр шалтгаантай. За эхнийх нь хүүхдийн маань өөрийнхөө төрлөх зан чанар. За хоёрдугаар тал мэдээж гэр бүлийн орчин байгаа. Тэгэхээр эцэгчүүд ийм асуудлууд үүсэхгүй бол яах хэрэгтэй юм бэ гэхээр ерөөсөө хүүхдийнхээ насцсан онцлог бүх зүйлийг нь хаалцаж үзээд наснаас нь тохирсон байдлаар зөв харилцах хэрэгтэй. За ер нь сэтгэл зүйн асуудлууд, өөртөө итгэлгүй байдал, сэтгэл готрол, энэ эрсдэл зан үйлүүд юунаас л үүсэж байгаа юм бэ гэхээр эцэгчүүдийн нөгөө хүмүүжлийн арга барил, хүүхдтэйгээ харилцаж байгаа арга барил нь хоёр зүйл дээр тулгарч яг байвал үүсэх магадлал өндөртэй байдаг. Нэгдүгээр болохоор хүүхдтэй хит их хяналттай байх. За хоёрдугаар нь болохоор харин эсэргээрээ бүр хяналтыг сул тавих буюу анхаарал халамж сул тавих тийм. За ийм байдлаар хүүхдтэйгээ харилцчихвал энэ дээр сэтгэл зүйн асуудлууд болж зан үүсэх нөхцөл боломжийг бүрдүүлээд байна гэсэн үг. За тэгээд ер нь бол хүүхдийн ийм сэтгэл зан үйл хийх нь эцэгчүүд маань зэмлэх юм бол хүүхд эргээд нөгөө сэтгэл зүйн улам хаалттай, улам тийм буруу зан үйл хийх гэдэг. Тэгэхээр ерөөсөө эцэгчүүд маань хүүхдтэйгээ ярилцах хэрэгтэй гэж яриад байгаа тийм. За ярилцах хэрэгтэй гэнгүүт нөгөө хүүхдтэй яаж ярилцах юм бэ? Эсвэл манай хүүхд угаасаа надтай ярилцахгүй бай гэдэг ч юм уу тийм. За ярилцахгүй байгаа дээр ерөөсөө хоёр бас шалтгаан байдаг. За нэгдүгээрт нь угаасаа хүүхдтэй эцэгтэйгээ ярилцах хүсэхгүй байна. За эсвэл хүүхд өөрөө юм дотгошоо зан чанартай хүүхдтэй болно тийм. За тэгвэл дотгошоо зан чанартай хүүхдтэй яаж ярилцах хэрэгтэй юм бэ? Тэр чинь бас тусгай арга техник байгаа. Шууд ингээд хүчээр яриулах гал те тулгаж хараад их мал улам л хаалтаална. За тэрний оронд яг тийм ярилцах орчин нөхцөлийг бүрдүүлж өгөө. За ингээд эцэгтэйгээ ярилцах нь чамд илүү зөвлөгөө зөвлөмж өгнө. Чамаа зэмлэхгүй те буруудахгүй гэдэг тэр чамд туслах чам шүү гэдэг тэр мессежийг хүүхдэд өгөөд ярилцах орчин нөхцөл аюулгүй тийм нөхцөлийг нь бүрдүүлж өгөх юм байна. За тэгээд эцэгтэй угаасаа ярилцахыг хүсэхгүй байна гэсэн шүү дээ. Тэр нь юунаас илүүсдэг юм бэ гэхээр таны хүүхдтэйгээ харилцаж байгаа арга барил байна л да. За нэгдүгээр хүүхдээ үйл тоох. За хоёрдугаар болохоор хүүхдээ шүүмжлэх тий бүх зүйлтэй нь хийсэн үйлдэл өв болгонд юм шүүмжлэх өө олж хардаг тий. За гуравдугаар болохоор өөрийнхөө үзэл бодлыг талгах. Чи заавал онцлогтой, заавал математиктэй сайн байх хэрэгтэй. Заавал мөрөглөж сурах хэрэгтэй ч гэдэг нь нөгөө хүүхдийн үсээд байгаа өөрөө ямар үзэл бодолтой байгаа гэдгийг сонсохгүйгээр өөрийнхөө үзэл бодлыг тулгаад ах нь за хүүхдээ угаасаа эцэгтэй ярилцаад ирэхгүй байна. Миний үзэл бодлыг угаасаа сонсохгүй шүү гэсэн тэр мэдрэмжийг хүүхдэд өгсөн байна гэсэн. За гэхдээ энийг бол өөрчлөх боломжтой. Тийм учраас энийг яаж өөрчлөх юм бэ гэхээр ярилцах нөхцөлийг бүрдүүлээд өөрөө ярихын хэмлэгээ за тэгээд мөн ямаас үүсэж байна гэдэг дээр нь зэмлэхгүйгээр ихээр хүүхдээс асах хэрэгтэй гэх мэтчлэнтэй. Тэгэхээр ерөөсөө альва зүйлийн бүх зүйл дээр хэмжээ хязгаарыг нь тогтоогоод
тунганд харуулах хэрэгтэй л хэлж байгаа. Тэ хайр халамжч бай, хяналтч бай, аль аль зүйл дээр хэмжээнээс ихтрүүл аюултай байдаг шүү гэдгийг хэлдэг байгаа. За өнөөдрийн маань зөвлөм энэ төврийг өндөрлөж байна. Дараагийн дугаараараа дахин уулзлаа. Түр баяртай.